Дэ нацагт орж учиртай 3 толгой. Дэ нацагт орж 1906 онд хуучин Түшээд ха аймгийн Дархан Чинвангийн хошуу Өнөөгийн Төв аймгийн Баян дэлгэр сумын нутаг Гүн галуутай гэдэг газар ядуу цай цэрэнд орж даш доржин гэрт төржээ. 1911 онд Дэ нацагт орж өвөг эцэг цэрэнд орж нэг үе хальяат хошууны захираж яваанаас барж эцэг Цэ дашт орж цэргийн яманд бичээж болсон. 1937 онд 7 сарын 13 Бөмбөр ногоон театрын урд шургаан хашаан Түшээд даш доржин нацагт орж өвөр дээрээ мөнгөн аяа тавиад Бурхны зүг оцсон гэдэг. Мөнгөн аймагт нь боргоны ус дүүрсэн гэдэг ам яриа бий. Тухайн үеийн улсын төв театр буюу Бөмбөр ногоон. Зохиолын дүрийн танилцуулга. Зохиолын эрэг талын дүр насал маань хайртай хүний үнэн чээр чин сэтгэлээс хайрладаг, царай зүс сайтай, биеийн тэнхээ муу өөрийгөө хамгаалах чадваргүй эмэгтэй. Юндын эдгээ сайхан боловч түүний чигсэн санаа эрс шулуунд дарлал үзэн язаж түүнийг эсэргүүцэн тэмцэх ёстой юм а гэж Юндгийн ухаж ойлгосон сэтгэл бол хүний бие бялдрын сайхнаас дутхгүй юм ёстой эр хүн юм шүү гэсэн далдуур дүрхийг зохиолж гаран үзэлжээ. Муу буюу эсрэг талын дүр. Балган насалмаатай ан хийж яваад харалт. Балган насалмааг харан хүчээр өөрийн болох гэж өдөж хоргоон орлоо. Насалмаа Юндан хоёрыг уулзаж байх зур балдын Юндан зохиж уулын уруу унаа насалмааг хулгайлан хүчээр хурим хийх гэж оролдог. Насалмаа Юндантай уулзаж ороход балган хідэн хүмүүстэй нэж Юндан хөнөөж бүү үзэгдэл гар. Үүнээс зохиж балган өөрийн аймын хувиа хичээсэн дүр болгон гаргажээ. Хорломаагийн дүрийн бүтцэн болохоор балган насалмаа зууран байх үед хорломаа гарч ирж бөгөөд тэр хоёрыг харамгас сэмээр гитэн ойртой балдан цогтон отгод насалмаад ойртон ичиж хар хүнээ гаргаж өвөө харих зандаа завхарч байна уу чи хэмээ эндээс хорломааг хүнд мууцуул хийж болж байгаад санаа зовдгоо амин хувиа зорилгоо боддог гэдгийг илтгэж байна. Уул ус тэгшэрсэн хөдөө талд аз жаргалтайгаар хослон дуулах Юндан насалмаа гэж хосууд дуулж ихснээр жүжиг эхлэх бөгөөд цаашдаа хорломоо гих сүрэг талын дүр болон балган гих балмад ноёны дүр гаргаснаар жүжиг илүү сонирхолтой болно. Эцсийн сүлд насалмаа балганыг утгалахыг завдах болон ч Юндан дүрэн алдаж өөрөө амиа хорлоно гэж засаж найруулсан хэлбэр нь эмгэнэлтээр бус аз жаргалтайгаар төгсдөг. Уг дуулалт би суднамга гагтхуу улсын төв театрт 1000 гаруй удаа тавхад үзэх цай болтохгүй хэвээр байна. Ялангуяа сүүлийн хэдэн жилүүдэд жүжигийг хаа сайгүй тач хот хөдөөгийн иргэд ирэхээр шиндэн дуулж байна. Гिचсэн уг жүжиг ямар агуу басныг харуулж байна. Үүгээр сонсохгүй жүжигэн маань учиртай 3 толгой гэсэн нэртэйгээр балет лекцийн уран бүтээл болсон нь жүжиг ямар их цар хүрээгээ дэлж өнөдөрч бас хуучраагүй батлана. Анхны хувилбар болон удаах хувилбарын ялгаатай талууд. Анхны хувилбарын хийгдсэн он 1934 Дэ нацагт орж зохиолж дөрвөн үзэгдэл 1000 орчим мөр шүлэг ардын дунаас сэтгүүлсэн. Феодализмын үед бие биедээ хайртай эр эмийн нурлал сэтгэл чөлөөтэй байж чаддгүйн дээр тэр үеийн баячууд дүр зургаараа ашигладаг байсан. Удаах хувилбар нь бол 1943 онд хийгдэж Цэ Дамжин суран зохиолыг бичиж 5 үзэгдэл 230 мөр шүлэг Бэ Дамжин суран зохиосон. Хайр бол бүхнээс хүчтэй дээр хинч түүнийг салгаж үлч чадна. Яагаад өөрчлөх болов? Үзэгчдийн хүсэлтээр иргэд хайрын тухай гэгээнээр төсөөлөхгүй тулд өөрчилсөн. Засагдсан хувилбарын 4 үзэгдлээс Хэрмэн хашаатай, сүмийн байдалтай, давхар байшин байна. Хэрмийн дээгүүр сүмийн орой зөвхөн харагдах ба хэрмийн алхны баруун талд том алтан арслан байх ба дэрэгд нь шар цагаан хөрхөнгийн гурвалжин төв. Мөн хантаастай буу барьсан манаач нар нааш цааш энд бичигдсэн сүмийн байдал давхар байшин алтан арслан 3 өнгийн туг манаа зэрэг авч үзэхэд балдан тухайн үеийн баячуудын нийт байсныг харуулна. Үүний үнцийн насалмаа огт сэтгэлээ хувиргахгүйгээр үзэхэд түүний хувьд хайр бүхнээс илүү гэдгийг мэдэж болно. Цэнхэрлэг харагдах уулан чадман эрдэнэ уулаа. Цэцэрлэг сайхан мойд нь чамтайгаар цэнгэмээр уулаа. Моттой сайхан уулна Монгол газрын чимгээ ерөөлтэй учирсан хүн минь ёстой миний ам. 1-р хэсгээс насалмаад болох бөгөөд цэнхэрлэг харагдах уулс хэмээн Монгол ардын дууны. Учиртай 3 толгойд хайр сэтгэлийн тэмцээнээс улбалан халамжлага нь бурангүй нийгмийн үндсэн анги болон ил ард эзэд ноёны эвлэшгүй тэмцлийг тусгасан юм. Ахыхан гарын дорчи огтон уулгантай адил шүү. Ивэр эс болвол эзний зарлигт хүргэндэ гэж хэрэгмэн зэрэг хөрөнгө билээр ариун сэтгэлийг урвуулах гэж дөрвд огшин балганы хүч төрж байхад
Хүний арсыг нөмөрсөн хээрийн галуу чончи үзүү толгой үргэлж байхад чи наамаа болчлохгүй гэж журамт бүсгүй насалмаа тэмцлийн хурцгүйгээр түүний ухааж байна. Ингэж насагт орж хувьсгалын өмнөх үеийн зөрчил тэмцэлтийн дүрсэл Бадрангуй нийгмийн нийтлэг дүр зургийг бүтээсэн юм. Зохиолын бүтэц эхлэл Юндан хот хүрээ явахаар болж насалмаа Юндан хоёр бие биесээ холдно. Гол Балган Юндангийн толгой руу зогч насалмаа хүлээлэн хүчээр хурмыг гэж оролдоно. Төгсгөл Балган хоёр хүний хамт Юндан руу дарж Юндан алтна. Бүгд цугтгад насалмаа өөрийгөө төгсгөн. Жүжигийн бичвэр илэрхийлэл. Жүжигийн бичвэрийн хоёр гол бүтэц театрын жүжигт бичвэрийн хоёр хэв шинж зэрэгцэж байдаг юм. Хэл яриа жүжигчдээ тайзан дээр ярьж дуудах чадвартай баатруудын хэл яриа. Горим жүжигчид тайзан дээр дуудах ёсгүй. Зохиогчийн зүгээс үзэгдэл бүлгийг хуваах, жүжигчний хувцас чимэглэл, наацаас хөдөлгөөн, дуу аялга, дохио зангаа зэргийг тодруулж заасан тэмдэглэнэ. Хоёр зүйлийн илэрхийлэл шинж. Театрын жүжигийн баатрууд нэгэн зэрэг хоёр харилцагчид ганцхан үг хэлээр ярьдаг. Нэг нь тайзан дээр байгаа хамтран тоглогчид буюу дүрд. Нөгөө нь харилцан ярианд оролцдоггүй боловч театрын танхимд сууж байгаа үзэгчдэд ханаж хэлцгээдэг. Дүгнэлт учиртай гурван толгой жүжиг нь хайр сэтгэл, хүний эрх чөлөө, нийгмийн ялгаа болон хуучин ёс заншлын зөрчил тод харуулсан эмгэнэл бүтээл юм. Зохиолд насалмаа Юндан хоёрын үнэн чанарыг бэрхшээлтэй тулгарч тухайн үеийн нийгмийн шудраг бус байдал, хүний хувь заяа хэрхэн нөлөөлж байдгийг харуулдаг. Мөн хүмүүсийн шунал эрх мэдэл атаархал нэмэгнэл төгсөлд хүргэдгийг ойлгодог. Энэхүү жижиг уншигчдад хайр үнэн зан, хүний эрх чөлөөг хэрхэмлсэн чухлыг харуулсан үн цэнтэй бүтээл юм. Анхаарал хандуулсан танд баярлалаа.